Сайн байцгаана уу? За энэ удаагийнхаа рээлээр хоёр өөр төрлийн маш жижигхэн торгоны өөц ашиглаад ийм хөөрхөн чамин цүнхний гоёл хийж сурыг. За бидэнд нэг хар эрзээ юм уу хар тууз. За тэгээд маш жижигхэн хэмжээтэй хоёр өөр төрлийн торго хэрэг болно. Үнийгээ бичлэг дээр харагдж байгаа шиг хэмжээгээр одоо дугуйруулж хачилж аваад бэлтэнэ. За ингээд хооронд нь өнгийг авсраад оёдлын машинаараа оёд өгнө. Гэхдээ энэ заавал оёдлын машинаар оёх шаардлага байхгүй. За тэгээд ийм жижигхэн зайгаар нь нарийн одоо ийм шөвөг ч юм уу юм ашиглаад одоо ингээд эргүүлээд өгнө. Үнийгээ эндүүдээд мөн амсрыг нь дарж одоо ойж өгнө. За ингээд бичлэг дээр харагдж байгаа шиг одоо хар өнгийн тууз юм уу эрзэнэ тойруулаад дундуур нь тэмдэглэж агаад гар ойдлоор маш сайн бүхэлж өгөх нэ. Ингэж бүхэлсний дараа эргүүлэхэд одоо бидний өнөөдрийн сурах ёстой хөөрхөн цэцэг ийхүү бэлэн болж байна. За ингээд өнөөдрийнхөө хийж сурсан одоо энэ хөөрхөн чамин цэцгээ та түлхүүрний осор юм уу эсвэл цүнхэндээ бас ашиглаж болно. Байнга үрдэг цүнхэндээ ингээ хаяа уйчхад энэ маань одоо арай өөр цүнх үүрсэн юм шиг мэдрэмж өгөх бах. Би ийм жижиг одоо чимэглэлд их дуртай. За тэгээд өнөөдрийнхөө рилийг өндөрлөе. Баяртай.